Монголын түүхэнд анх удаа олон зуун хүүхэд оролцсон хүүхдийн нэг өдрийн бясалгал Монгол бүхийн өргөөнд 9-р сарын 3-ны өдрийн 14-өөс 17 цагийн хооронд зохион байгуулагдлаа. Тус нэг өдрийн бясалгалд 7-оос 18 насны хүүхдүүд нэгэн зэрэг бясалгаж, сэтгэл оюунаа төвлөрүүлж, стресс хямралыг арилгах дорн дахны арга ухаанд суралцлаа. Энэхүү сайхан үйл ажиллагааг Монгол дахь Випашяна бяцлаглалын төвийн хамт олон буянт шав нарын хамт үн төлбөргүй зохион байгууллаа.